Бүгдээрээ сайн байцгаана уу? Роберт Грeenий Хүний мөн чанарын хуулийн номын 15 дугаар бүлэг рүүгээ хамтдаа орцгоё. Хэрвээ та манлайлагч болохыг хүсдэг бол энэ бүлгийг анхааралтай сонсоорой. Ингээд 15 дугаар хууль. Өрөнд агуулагч болох нь дагаад явах хүслийг төрүүлэх хууль. Дотоод эрх мэдэл ба удирдагчийн мөн чанар. Хүн гэдэг амьтны мөн чанарын нэг хэсэг нь бол хүмүүсийн сэтгэлгээ хизээд хоёрдмал байдаг гин. Тэд удирдуулж хамгаалуулахыг хүсдэгч нөгөө талдаа эрхчлөөгөө хязгаарлуулахаас үхтлээ эмээдэг гин. Тиймээс бусдад хүндлэгдсэн хүчтэй манлайлагч болохын тулд дотоод сахилга бат, эрх мэдэл болон тэнцвэртэй байдлыг бий болгох хэрэгтэй. Бусдын найз шиг харагдах нь таныг өрөвдөлтэй сул дорой харагдуулдаг бол хэд дээрэнгүү байх нь жигсэл зэвүүцлийг төрүүлдэг гинэ. Бусдад тусалж тэдний сайн сайхны төлөө ажиллаж буйг тань мэдрэх үед л хүмүүс таныг үнэн зүрхнээсээ өөрсдөө дагдаг байх нэ. За тэгээ манай зохиолч маань бусдыг үнэн сэтгэлээсээ манлайсан удирдагчийн жишээгээр 1-р Элизабет хатан хааныг онцлон тэмдэглэсэн байна. Английн хатан хаан 1-р Элизабет залуудаа хаан ширэн цугтаа асар том саад бэрхшээлтэй тулгарч байсан гин. Тэрээр залуу туршлагагүй байсан бөгөөд эмэгтэй хүнийг удирдах боломжгүй гэж үздэг тав үед төрсэн ажээ. Улс орн нь ядуурл шашин хоорондын мөргөлдөөнд нэрвэгдээд байлаа. Гэсэн хэдийч тэрээр бусдад хэрхэн нөлөөлөх, тэдний зүрх сэтгэлийг хэрхэн эзэмдхийг сайн мэддэг байсан гин. Зохиолчийн маань хэлсний дагуу агуу манлайлагчийн эрх мэдэл жихнээсээ хэрхэн бүрлдэх тухай хамтдаа гарцгаая. 1-р эрх мэдэл бол авдаг зүйл биш, олж авдаг чанар гэж онцолсон байна. 1-р Элизабет хатан хаан ширээний цугтаа хамгийн сул дорой байр суурьтай байлаа. Тэрээр залуу туршлагагүй дээрээс нь эмэгтэй хүн байсан тул бусдаар хүндлүүлэх үнэлэмжгүй байлаа. Гэвч тэрээр хааны угсааны эрх ямбанд дулдааж бусдыг дарамтлахын оронд өөрийн үйлдэл ба сахилга батаараа хүндэтгэлийг олж авах замыг сонгожээ. 2-дугаарт захирах биш, мэдрэх ба дагуулж ажиллах. Ард иргэдтэйгээ ойр байх. Элизабет өөрийгөө тэднээс дээгүүр тавилгүй зовлонг нь мэдэрдэг хатан хаан болсноор иргэдтэйгээ гүнзгий сэтгэл зүйн холбоо тогтоож чадсан гин. Сахилга баттай хамгийн хатуу ажиллах. Өөрийн сайд нарын нүртэл түүнийг эмэгтэй хүн гэдэг утгаар нь басамжлан явандаа хүнтэй сууж залгамжлагч гарах хүртлээ за нэр төдий удирдагчийн үүргийг хүлээх байх гэж хардаг байсан байна. Гэвч тэрээр олон жил тогтсон нарын дундах соёлыг төрөн зогсож бүх зүйл нухацтай бусдаас илүү их ажиллаж төрийн санхуг бүрэн гартаа авч чадаж өөрийгөө жинхэнэ удирдагч гэдгийг баталж чадсан байна. Сайд нартай хувийн эрх ашгаа биш улс орныг эхэнд тавих стандартыг биеэрээ харуулж чаджээ. Алдаагаа хүлээн зөвшөөрөх. Өөрийнх нь хамаатан болох өмнөх хатан хаан Мэри хатныг улс орныг нураахын эсрэг хувилдаанд оролцсоныхын төлөө хүн болгон цаазар авахыг хүсэл тавихад Элизабет үүнд дургүй байлаа. Гэвч Мэри хатныг цаазлах асуудалд хэд хувийн мэдрэмжээрээ хандаж алдаа гаргаснаа тэрээр ухамсарлмагцаа. Улс орныхон сайн сайхны төлөө шийдвэртэй алхам хийж ард түмнийхэн итгэлийг дахин баталгаажуулсан гэдэг. 3-дугаар дайснаа басгүй ухаанаар дарах. Испаний флот заавал хийлгээд тэрээр сэтгэл хөдлөлөөр бас нарийн стратегиэр хандаж чаддгийг. Том тагнуулын сүлжээ төрүүлж байгуулж чадсныхаа төлөө дайсны төлөвлөгөөг урьдчилан мэдсэн гин. Өөрийн газар нутгийн давуу тал тохирсон хурдан жижиг хөлөг онгоцнуудыг бүтээсэн юм. Энэ нь Испаний хүнд хөлөг онгоцнуудыг төгөөс өмнө хурдан гүйцсэн очиж буулгаж авч чадсан байна. Бусад хаад ноёдууд өөрсдийн эгог батлах, эсрэг улсыг бүрэн буулгаж авах, дайснаа дарж тархан цолоо мандуулах гэх мэт өөрийнхөө эгоны төлөө байлддаг байсан бол Элизабетэд нэр алдрынхаа төлөө дайныг үргэлжлүүлэх хүсэл байсангүй. Зөвхөн Английн ашиг сонирхлыг хамгийн түрүүлж хамгаалж үлдэж чадсан гин. Жинхэнэ эрх мэдэл болон авраа нь албан тушаал эрх ямбнаас бусдыг мэдрэх чадвар, өөртөө тавих өндөр сахилга бат, мөн өөрийн эгог улс орон болон хамт олноос доогуур тавьж чадах дотоод хүчнээс бий болдог гэсэн байна. Өнөө үед олон хүн хаан хатан шиг өөрийгөө онцгой гэж бодох эмгэгт их өртсөн гинэ. Эхийг бүтээгээгүй мөртлөө бусдаар хүндлүүлэхийг шаарддаг. Технологийн тусламжтайгаар бүх зүйлийг амархан бүтдэг гэж андуурснаас болж өөрийгөө хөгжүүлэх хүсэлгүй алхуу болдог гэж зохиолч маань онцолсон байна. Бусад хүмүүс таныг зүгээр л энэ нэгэн гэдгийн чинь төлөө хүндлэх ямар ч албагүй гин. Өөрийгөө ихэд бодож бусдаас хүндэтгэл шаардах нь эргэн тойрны хүмүүстэй дарамт зэвүүцэл төрүүлж болно гинэ. Хэрвээ та өөрийгөө онцгой гэж бодсон хэвээр манлайлагч болбол бусдыг өөр дээр чинь ирж хүндэтгэл үзүүлэхийг идэвхгүйгээр хүлээдэг. Санал бодлыг тань шүүмжлэхэд
өөрөө хамгаалалт хийж бид эмзэг хүлээж авдаг гин. Алдаа гаргахаараа үргэлж бусдаас эсвэл нөхцөл байдлаас бурууг хайдаг байх нь. Ийм хандлага нь эхэндээ мэдэгдэхгүйч цаг хугацааны явцад дагагчдын тань итгэлийг алдуулж эцэст нь тэд таны эсрэг төрөн зогсоход хүрнэ. Энэхүү хараалаас мултрахын тулд та өөрийгөө маш сул дорой байр суурьтай гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гин. Юугч бөө хүлээ. Бусдаас ямар ч хүндэтгэл итгэлийг зүгээр авахыг бөө горд гэсэн байна. Байнга батал. Хүндэтгэлийг та өөрөө сахилга бат хөдөлмөр хариуцлагаараа өдөр бүр олж авах ёстой гин. Тэргүүн нэгнийд ажил. Бусдаас илүү их ажиллаж, алдаагаа шууд хүлээн зөвшөөрч, өөрийн эгог биш, хамт олонний эрх ашигыг нэгт тавиарай гэсэн байна. Хэрв та ингэж чадвал хүмүүс аяндаа танд сэтгэлээ нээж, таныг даган бишрэх бөгөөд таны өв бүр жинтэй нэр хүнд тань цаг хугацааны эрхээр өссөөр байх болно гэж онцлсан байна. Хүчээр эсвэл албан тушаалаар дагуулах нь богино настай. Агуу манлал гэдэг нь бусдаас юу ч шаардлагагүйгээр өөрийн ухаан сахилга бат манлайлалаар тэдний сайн дурын даган бишрэх дээд хүслийг нээж өгөхөд оршноо. Хүний байгалийн нууц төлбөрүүд. Бид өөрсдийн мэдрэмжийг маш цэвэрхэн энгийн гэж бодох дуртай. Зарим хүнийг хайрладаг, заримыг нь үзэн яддаг гэж. Гэвч хүний байгалийн үндсэн үнэн бол бидний сэтгэл хөдлөл хизээж ганц чиглэлтэй байдаггүй. Үргэлж хоёрлолтож байдаг гинэ. Бид нэгэн төрлийн хайр ба айдсыг, бишрэл ба атаархлыг нэгэн цэгт зэрэг мэдэрч чаддаг байх нь. Учир нь энэ хүүхэд наснаас эхэлсэн загвар бинэ. Бид эцэг эхийн халамжинд талархсхийн сатуу тэднээс хамааралтай байгаадаа дургуутсаж өөрийн эрх мэдлийг харуулахыг хүсдэг байсан. Маш хүчтэй цэвэр сэтгэл хөдлөл нь биднийг хятад хэцүү байдаг тул далд ухамсар маань эсрэг сэтгэл хөдлөлтөөр тэнцэржүүлж байдаг. Бид өөрсдийн энэхүү хоёрдмал сэтгэл хөдлөлтийг өөрсдөө ч анзаардаггүй бөгөөд бусад хүмүүсийг ч маш энгийнээр тайлбарлахыг илүүд үздэг байх нэ. Энэхүү хоёрдмал сэтгэл хөдлөл нь удирдагчтай харилцах харилцаанд хамгийн тод илэрдэг гин. Удирдагчийг эерэг талаар харахтаа хэрэгцээ гэж хардаг байх нь. Удирдагчгүйгээр ямар ч хамт олон нийгэмд хямрал бий болно. Багийн гишүүд хувийн ашиг сонирхлоо хөөж алсын хараатай шийдвэр гаргаж чадхаа болдог тул бид ухамсаргүйгээр агуу манлайлагчийг дотроо үгүйлж байдаг. Харин сөрөг талаар харахтаа айдас ба атаархлаар хардаг гин. Бид дээгүүр сууж буй хүмүүс эрх мэдлээ ашиглан баяжих вэ гэж имиж өөрсдийн хараат байдалдаа дургуутсан тэдний эрх ямбанд таархаж байдаг. Үр дүнд нь удирдагч жаахан сул тал эсвэл алдаа гаргахад хүмүүсийн даалт байсан сөрөг хоёрдмал сэтгэл хөдлөлийн шин чанар гадаргуудаар гарч ирж дагагчдын итгэл маш хурдан эргэж урвалт болж хувирна гинэ. Эрх мэдэл гэдэг нь эртний ромчуудын авторитас их үгнээс гаралтай ба нэмэгдүүлэх өсгөх гэдэг утгатай юм байна. Жинхэнэ эрх мэдэл гэдэг нь хүч чадал, ярианы уран цэцэн үгнээс илүүтэй агуу ухаан, зарчимч чанараас ундран гардгийг илэрхийлж байдаг гинэ. Ийм удирдагчдын үг үйлдэл бүр жинтэй байж хүмүүс тэднийг сайн дураараа дагдаг. Жинхэнэ эрх мэдлийг тогтоох хоёр баг нь. Нэгдүгээрт алсын хараа. Нийт хамт олноо харсан, ирээдүрөө чиглэсэн агуу зорилготой байх. Жижиг сажиг зүйл бохимдохгүй, зөвхөн том зургийг харж практик зорилго тавих. 2. Эмпати буюу мэдрэмж. Багийн гишүүдийг гүнзгий мэдэрч тэднийг хүндэтгэх. Гэвч энэ нь тууштай бас дөөлөн байхын нэр биш байх нэ. Алсын хараагаа хамгаалахдаа хатуу, зарчимч байх хэрэгтэй гэсэн байна. Өнөөгийн нийгэмд эрх мэдлийг, авторитиг дарангуул гэж буруу ойлгох хандлага газар авсан байна. Урлаг ба соёлд хэмжүүр үгүй болж бүх зүйл хувийн таашаал болсон. Гэр бүлд эцэг эхчүүд хүүхэддээ сургагч, удирдан чиглүүлэгч байхаас илүү тэдний найз болохыг илүүд үзэж хариуцлагаас цухтаах болсон гин. Бизнест манлайлагч шийдвэр гаргахаас имиж дата болон алгоритмд найдах эсвэл хоосон олонхоор шийдвэрлэх хандлагатай болсон. Үүний үр дүн бүгд сөрөг байдаг гэж тохиолч мань онцолжээ. Жинхэнэ манлайлагчгүй болсноор нийгэмд хуурамч эрх мэдэлтнүүд, хоосон хүчтэй мэт харагдагч, олон гарын шинг ашиглагч эсвэл зүгээр таалагдахыг хичээгч их мэд хуурамч эрх мэдэлтнүүд олширч илүү том эмх цэцгөө байдлыг үүсгэж хямралыг дагуулдаг. Өнөөгийн хэд хувийн ашиг сонирхол хөөсөн мэдээллээр бөмбөгдүүлсэн нийгэмд бүх мэдрэмжтэй алсын хараатай нэгтгэн зангидах чадвартай жинхэнэ эрх мэдэлтнүүдийн хэрэгцээ өмнө нь хизээж байгаагүйгээр асар их болжээ. Жинхэнэ эрх мэдлийн мөн чанар нь хүмүүс таныг өөрсдийн сайн дураар даган бишрэхэд орших юм аа. Хүч хэрэглэх, шагнах, шийтгэх эсвэл сэтгэл хөдлөсөн илтгэл тавих шаардлага хэдий ч нэ бага байна. Таны жинхэнэ эрх мэдэл төдий ч нэ агуу байх болно. Үүнд хүрэхийн тулд
Тохиолч мань дараах 7 стратегийг амьдралдаа хэрэгжүүлээрэй гэж зөвлөснийг хамтдаа харцгаая. 1-р өөрийн эрх мэдлийн хэм маягийг олох. Үнэнч байдал. Таны тогтоож буй эрх мэдэл нь таны өөрийн зан чанар, давуу талаас байгалийн чамаар урган гарах ёстой гин. Түүхэн болон соёлын хэд хэдэн гол архетипээс өөр тохирохыг нь тодорхойлоорой гэж юм. Чөлөөлөгч архетип. Шударга бос байдлыг үзэн яддаг, ард иргэдийг зовлонгоос аврах агуу итгэл үнэмшилтэй. Мозес, Мартин Лютер Кинг гэх мэт. Үүсгэн байгуулагч архетип. Шин дэг журам чиглэлийг бий болгодог. Хуучин хэм маягтай эвлэрдэггүй хүмүүс. Алсын хараад уран бүтээлч архетип. Салбарынхаа уламжлалт үүрнийг эвдэж шинэ хэм маягийг бүтээгч. Үннийг хайгч архетип. Намхан прагматикч архетип. Эдгээгч эсвэл багш архетип гэд маш олон төрөл байдаг бахны. Эдгээр архетипуудын аль нэг нь таны өөрийн унган зан чанартай заавал нийцэх ба та үүнийг эрт олох тусмаа төдий чинээ хүмүүс таныг эрх мэдлийн төлөөх ашигч нэгэн биш. Харин агуу үйл хэргийн төлөө яваад жинхэнэ манлайлагч гэж хардаг байх нь энэ чанараа эртнээс олж илрүүлэн хөгжүүлж хөгжмийн зэмсэг шиг төгшрүүлэх хэрэгтэй гин. 2-р стратеги гадагшаа төвлөрөх хандлага. Хүн төрлөختөн байглаасаа өөртөө төвлөрөх, өөрийн мэдрэмж шарахад анхаарах хандлагатай байдаг гин. Та энэ хандлагаа эсрэгээр нь эргүүлэх ёстой. Бусдыг сонсож сурах, хүмүүсийн ярианы цаа дутга, биеийн хилэмж, сэтгэл санааны байдлыг уншиж, тэдэнд юу дутагдж байгааг мэдрэх, тэдний хоосон инээмсэглэлд хуурдахгүй байх. Хүндэтгэлийг өөрөө алж авах. Албан тушаалтаа эрдэхгүйгээр бусдын хэрэгцээг хүндэтгэж, нийтийн сайн сайхны төлөө ажиллаж байгаагаа үйлдэлээрээ батлаарай гэсэн мэн. Ажлаа нэг тавих. Манлайлал бол асар том хариуцлага юм. Өөрийн эгог биш, багийн хэрэгцээ үр дүн нэгт тавьж, хамт олонтойгоо нэгэн зүрх сэтгэлтэй байх явдал гинэ. 3-р стратеги 3 дахь нүдээ нээх алсын хараа. Манай эртний өмнөх 401 онд Ксенофонт хэмээх Сократын шав байсан философч залуу Персийн гүнд жуулагдсан 10,000 грек цэргийг аварсан байдаг. Түүнд цэргийн туршлага байгаагүйч нөхцөл байдлыг бүхэлд нь харж тэднийг эх оронд нь буцаах дараалсан ухаалаг алсын хараг боловсруулж чадсанараа тэргүүд түүний сайн дураараа удирдахчаараа сонгосон байна. Ихэнх хүмүүс одоогийн агшиндаа баригдаж, кандарч твдэг. Замаа алдалгүй холыг харж 3 дахь нүдээ нээсэн хүн л жинхэнэ манлайлагч болдог гин. Тэгэл хөдлөөсөө ангижирч том зургийг харах, эрсдэл боломж, дайсны талын бодол санааг урьдчилан тооцоолох, ирээдүйн зорилгоос эхлэн одоогийн цаг үе рүү буцаж уян хатан нарийн төлөвлөгөө зохиох. Таны энэхүү өөрөөсөө итгэлтэй байдал бусдад халтаж даган бишрүүлдэг байх нь. 4-р стратеги манлайлан дагуулах, уур амьсгал. Удирдагч хүн бусдаас илүү их хатуужиж хамгийн өндөр сахилга батыг өөртөө тавих ёстой гэнэ. Ямар нэгэн хохирол золиос гаргах хэрэгтэй бол хамгийн ихэнд өөрөө хийх хэрэгтэй. Анхны сэтгэл маш чухал гинэ. Эхнээсээ шудраг бөгөөд хатуу хязгаар стандарт тогтоох. Дөөлөн буулд хэмтгий байдлаар эхэлбэл бусад хүмүүс чиний дээгүүр гიშгэх болно. Үг болон үйлдэлээрээ далаацтай зоримог байгаарай гэсэн мэн. Сургууль шиг лекц уншилгүйгээр өөрийн үйлдэлээрээ бусдад хүндлэл төрүүлж, өөрийн эрэхгүй даах уур амьсгалыг бий болгох. Гэсэн байна. 5-р стратеги зэрэгцэх сэтгэл хөдлөлийг төрүүлэх. Аура. Хэд ойлгомжтой нэг хэвийн байх нь нэр хүндийг бууруулдаг. Агуу удирдагч тодорхой хэмжээний нууцлаг байдал болон эсрэгцэлтэй авраг бий болгодог байх нь. Инэрэнгүү сонор сэрэмжтэй байхын хажуугаар тодорхойгүй зарчимгүй үйлдэлд туйлын хатуу хана. Асуудлыг удаан тунгаан бодохч нэгэн шийдсэн бол асар зоригтойгоор хэрэгжүүлэх. Байнга бэлэн байж хэд ил тод байх нь үн цэнийг бууруулдаг. Тодорхой хэмжээний эзгүй байх, орон зайг үлдээснээр хүмүүс таныг үг ээлж, гарч ирэхэд тань догтлж эхэлдэг байх нь. Олон үг ярих нь сул доройг харуулдаг. Чимээгүй байж шаардлагатай үед л жинтэй үг хэлэх. Алдаа гарвал гонгинож, тайлбарлахгүйгээр хариуцлага хүлээгээд чимээгүй сахилга батаар засах их мэд ордог байх нь. 4-р стратеги. Хизээж бөө дээрэнд үргэлж бэлтгэл. Мөн цээрлэх зүйлийн тухай ярьсан байна. Бусдын эзэмшиж буй зүйлийг мөнгө, эрхчлөө, цаг хугацаа, давуу тал, их мэтийг булан авах нь тэдний аюулгүй байдал занал хийлж таны эрх мэдлийг нураахад хүргэнэ. Ямар нэгэн гарц хохирол гарахад өөрөө хамгийн ихэнд золиос гаргаарай. Хэд их амлалт бөө үг. Ирээдүйд хийж чадахгүй амлалт өгөх нь бусдын эзэмшлийг хулгайлсантай адил үнцгий сэтгэл гонсоолтыг бий болгодгийг анхаараарай гэжээ. Нөөц бололцоог ухаалгаар зарцуулж, үргэлж бусдад өгөөмөр хандах боломжийг өөртөө үлдээгээрэй гэсэн байна. 7-р стратеги. Эрх мэдлээ шинжлэх, зохицох чадвар. Нас ахих эсвэл амжилтанд хүрэх үед
таны тогтоосон эрх мэдэл хуучинсаг дарангуулагч мэт санагдаж эхэлнэ. Шинэ үеийнхэн таны өмнөх авраад болон гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ үед мэдрэмжээ битгий алдаарай гэсэн байна. Бусдын ярианы цаад уур амьсгал, ялангуяа залуу үеийнхний хандлагыг байнга тандаж байгаарай. Өөрийн нэр хүндэд эрдэн тусгаарлагдахаас эмэх хэрэгтэй. Мөн шинжилэл хийх, залуусыг даган дуурайж алиалахгүйгээр өөрийнхөө маягийг цаг үетэйгээ нийлүүлэн уян хатан өөрчлөх. Жишээ нь Пикассо, Коко Шанель нар шиг 50 гарсан ч гэсэн тэд нар шинжилэл хийж өөрийнхөө амжилтыг баталгаажуулж чадсан гин. Бэлгээгээ үргэлж нээлттэй хадгалснаар таны эрх мэдэл үргэлж шинээр сэргэж байх болно гинэ. Энэ хүртэл зохиолч маань гадаад эрх мэдэлийн тухай ярьсан бол одоо харин хүнд дотоод эрх мэдэл гэж байдаг. Түүний тухай юу гэснийг хамтдаа харцгаая. Тэрээр бид бүгдийн дотор хоёр өөр бие, хувь чанар оршин байдаг гэж онцолсон байна. Дээд бие. Өөрийн эгог орхиж, бусдын төлөө сэтгэх, хийж буй зүйлээ дуусгах, аливаа нухацтай тунгааж эргцүүлэх үед ирдэг энэ чанар бол дээд бие гинэ. Харин доод бие бол асуудлыг хувь дээрээ эмзэглэн хүлээн авах, жижиг сажиг зүйлээр хөөцөлдөх, залхуурах, сэтгэл ханамж өгөх хямд таашаалаар бодит байдлаас цутгах үед эзэмддэг доод бие гинэ. Хэрв бид өөрсдийгөө зөнд нь орхивол хүний байгалийн зүүн аяндаа доод бие рүүгээ дагаад ордог. Иймээс дээд биеийг дийлэнх болгож дотоод тэнцвэрээ хадгалахын тулд бид дотоод эрх мэдэл, өөрийн дотоод дуу хоолой ёс суртахууны луужингаа хөгжүүлэх шаардлагатай гэж хэлжээ. Дотоод дуу хоолойны 4 зарчим. Энэхүү дотоод эрх мэдэл нь танд өдөр бүр дараах зарчмуудыг тануулж байх ёстой гин. Нэгдүгээр, та энэ цаг үе соёлдоо хувь нэмэр оруулах хариуцлагатай төрсэн хүн юм. Та өнөөдөр сая хүмүүсийн бүтээсэн хөдөлмөр, мэдлэг, нээлтийн үр шимийг хүртэж байна. Энэ бүхнийг зүгээр л авах ёстой зүйл мэтээр ажиллах нь эрхэлсэн хүүхдийн хандлага гинэ. Та зөвхөн бусдын хийснийг хэрэглэх гэж бос. Өөрөө ч бас нийгмийн сайн сайханд бүтээж хувь нэмрээ оруулахаар ирсэн хүн гэдгээ мартаарай гэсэн байна. Хоёрдугаар, өөрийн содон хэн давтагдчихгүй чанараа хөгжүүл гэсэн байна. Бусдын үзэл бодол, хэлэх үгийг дагахаа боль. Аливаа зүйлийг өөрийн ухаанаар шүүж, өөрийн төрлөх сонирхол, авьяас чадвараа бүрнэ. Бусадтай адилхан байх гэж хичээхийн оронд өөрийн онцлог чанараа хөгжүүл. Сэтгэл занал хийлж депресд орох мөч бүрн таныг өөрийн дотоод эрх мэдлээ дахин сонсохыг тануулж буй дохио юм шүү гэсэн байна. 3. Анхаарлаа хандуулж эренбэлж сураарай. Асар олон сарниулах зүйлсээр дүүрэн энэ дэлхийд та тагийг чинь үрж таныг доош татах хүмүүс болон дэмий зүйлсээс зайгаа барих хэрэгтэй гин. Богино болон урт хугацааны зорилгодоо анхаарлаа хандуулж альваг судлахдаа ч цаанаа тодорхой зорилготой байгаарай гэжээ. 4. Ажилдаа хамгийн өндөр стандартыг баримтал. Хийж буй зүйлдээ эзэн байж, бусдын зүрх сэтгэлд хүрэх чанартай зүйлийг бүтээв. Анхны орж ирсэн санаа болон хөвчлэн дутуу байдаг тул түүндээ хит бөө хүлэгд, гүнзгий тунгаа гэжээ. Амьдрал богинохын тулд цаг хугацааг үнэл. Танд хэн нэгэн дарга эсвэл дедлайн сануулах шаардлагагүйгээр бүх сэтгэл дотроос чинь ундрах ёстой гинэ. Ийм дуу хоолойтой байх нь амьдралыг хатуу, амтгүй болгодог юм биш. Харин ч эсэргээрээ зориггүйгээр цаг хугацааг үрж, боломжоо алдаж амьдрахаас таныг аварнаа. Та өөрийн эцэг эх, удирдагч, эсвэл бусдын халамжинд найдгаа болж биеэ бүрэн даасан өөрийнхөө манлайлагч болно. Өөрийн дээд биеийг залж чадсанаар та шаардлагатай үед стрессээ тайлж, доод бие дээж гэсэн хяналтайгаар орон зай олгож чаддаг болно гин. Энэхүү хуулийг Хосе Ортега и Гассет гэдэг хүний хэлсний үгээр дуусгая. Эгэлж ирийн хүн өөртөө ямар ч шаардлага тавилгүй байгаадаа сэтгэл ханаж амьдардаг бол агуу хүн өөртөө маш өндөр шаардлага тавьж өөрөөсөө илүү агуу зүйлд үйлчлэхийн тулд өөрийгөө сайн дураараа жолооддог гин. Гадаад дэлхийн эрх мэдэлд найдахаа болж өөрийн дотоод биеийн өндөр сахилга бат хариуцлагыг нээж чадсан хүн л өөрийн амьдралын жинхэнэ эзэн бөгөөд агуу манлайлагч болдог гэсэн байна. За одоо ингэж шууд 16 дугаар хууль болох хөрөнгөлийн хууль руугаа хамтдаа орцгоё. Найрсаг өнгөн талын цадах аюулыг олж харах нь. Бидний эргэн тойронд байгаа хүмүүс өнгөн дээрээ маш соёлтой, найрсаг харагддагч. Өшгөний цаана бүгд л бусдыг иргэшээлтэд оруулж, нөхцөл байдлыг хянах гэсэн даалт хүсэлтэй байдаг. Зарим нэг нь бүр ямар ч хайрцаг баригдахгүй, зорилгодоо хүрэхин тулд ямар ч хамаагүй арга хэрэглэхээс буцахгүй төрөнгийн нэгэн байдаг гин. Зохиолч маань энэ бүлэгт Джон Рокфеллерийн түүхийг дурдсан байна. Тэрээр гаднаа маш тайван сүмд явдаг, даруулгатай бизнесийн жижиг зүйлсийг ч нэгтэлдэг номхон нэгэн шиг харагддаг байсан гин. Анхны хамтрагч Морис Кларк нь түүнийг дуугүй, ноомой тул өөрийнхөө үгээр байлгаж чадна гэж андуурсан байна. Гэвч Рокфеллер
Найрсаг төрхнийхөө цаана бусдыг айдас тандралд оруулж сэтгэл хөдлөлөөр нь удирддаг. Өрсөлдөгчдөө аажмаар системтэйгэр бууж өгөхөөс өөр сонголтгүй болтол нь буулгаж авчиж чаддаг. Шаардлагатай бол их хэмжээний алдагдал хүлээсэн ч хамаагүй эцсээ хүртэл явж чаддаг хэд түрэмгий ба хянагч зантай нэгэн байсан гин. Рокфеллерийн гайхалтай амжилт нь дан ганц агуу оюун ухаан эсвэл авиас чадвараас гээд байгаас илүүтэй бусдыг болон нөхцөл байдлыг бүрэн мэргэшээлдээ авах гэсэн мохошгүй түрэмгий зориг чармаалттай нь холбоотой гин. Нэгдүгээрт түүнд хянах гэсэн даалт хүслийн үүсэл бага насны сэтгэлийн шарах байсан байна. Тодорхойгүй байдлаас айдаг байжээ. Түүний эцэг нь залилан мэхлэгч байсан бөгөөд гэр бүлээ байнга тодорхойгүй ядуу зөдөө байдалд үлдээдэг байсан нь хожим нь түүнийг эмх цэгц хяналт тогтооход нь маш ихээр нөлөөлсөн байна. Энэхүү бага насны айдас нь түүнд эргэн тойрныхоо бүх зүйлийг ялангуяа эмх замбраагүй газрын тосны салбарыг бүрэн хянаж эмх цэгцэнд оруулах дотоод асар том эрч хүчийг олгосон байна. Хоёрт нь түрэмгийлэлээ зөвтгөх далд дуух. Хэд түрэмгийн хүмүүс өөрсдийн хийж буй дагангуйлал хатуу үйлдэлээ сайн сайхны төлөө гэж өөртөө болон бусдад итгүүлж чаддаг гин. Рокфеллер шашинлаг нэгэн байсан тул газрын тосны салбарт монопол тогтоохыг өөрийнхөө бурхнаас өгсөн ариун даалгавар хэмээн харж байсан гэдэг. Энэхүү итгэл үнэмшлэн түүнд өрсөлдөгчдөө ямар ч хууль бус хатуу аргаар сүрүүлэхдээ сэтгэлийн амар амгалан хадгалах боломж олгосон байна. 3. Бусдын сэтгэл зүг унших ба залмих. Рокфеллер ихэнх хүмүүс сэтгэл хөдлөлтөд хөтлөгддөг, богино хугацааны тав тухайг эрхэмлдэг, төвчээргүй бөгөөд амархан бууж өгдгийг айдар ойлгодог нэгэн байсан гин. Тэрээр өөрийнхөө анхны хамтрагч болох Морис Кларкийг түүний эго болон уур бухимдлыг нь ашиглаж бодох боломж жолголгүй дуудлага худалдаанд оруулж компаниас зайлуулсан байна. Харин дараагийн золиосны хүн болох Колонел Пейни шуналбаар нэр хүндтэн тохирсон их хэмжээний мөнгө албан тушаал өгч буулгаж авсан. Бусад бүх газрын тосны өрсөлдөгч нарыг аимшигтай тодорхойгүй байдлын айдас төрүүлж нэгдэх боломж олголгүй сэтгэл хөдлөлөөр нь шийдвэр гаргуулж чаджээ. Түүний өрсөлдөгчдийн нэг Том Скоттыг уур бухимдлыг нь ашиглан төвчээрээрээ ялж дүүрэлд унаж чадсан байна. Хэд түрэмгийн хүмүүс ихэвчлэн өөрсдөө сайн үйл хийж байна гэж итгүүлдэг бөгөөд таны сэтгэл хөдлөл жиргүү байдлыг ашиглан таныг хандаг. Энэ хамгийн том аюул юм аа. Ийм хүмүүсийн дарамтанд орохгүй тулд сэтгэл хөдлөлөө хянаж тэдний жинхэнэ сэтэл болон арга барилыг хөндлөнгөөс тайван ажиглах шаардлагатай гэж зохиолч маань хэлжээ. Жон Рокфеллер шиг хүмүүсийг бид нарийн нандин түрэмгийлэгч гэж нэрлэдэг. Дэлбэрэхэд бэлэн байдаг болох түрэмгийлэгчдээс өөр хэд бол өндөр албан тушаалд хүрч эрх мэдлээ хадгалж чаддаг. Арга мэрхээ маскны цаана нуун бусдын сэтгэл хөдлөлөөр наадаж чаддаг. Хүмүүс сөргөлдөөнөөс зайлсхийдгийг нь ашиглан тэднийг айлгаж мохоодог төрлийн хүмүүс гин. Ийм хүмүүс заавал Рокфеллер шиг нөлөөтэй байх албагүй. Тэд таны дарга, өрсөлдөгч эсвэл хамт олон дунд ч байж болно. Тэднийг таних гол шинж нь тэд тусгай авиас чадвараараа биш. Ерөөсөө л түрэмгийн эрч хүч, эрх мэдэл шунах чанараараа дээшээ гарч чаддаг. Тэд эрх мэдлийг бусдад хуваалцах дурггүй бөгөөд аюул занал бүрийг зайлуулахын тулд юу ч хийхэд бэлэн байдаг гин. Ийм хүмүүстэй ажиллахдаа нэгдүгээр сэтгэл хөдлөлөө хянаж багийг нь хуулж ав гэжээ. Ийм хүмүүстэй харилцахдаа уурлах эсвэл айхан тэдний тоглоомд орж байна л гэсэн үг. Тэдний аимшигтай нэр хүнд чтэй мэд харагдах хиймэл төрхөнд бөө зайлдвал айцаа дараарай. Тэдний гол сэтэл бол орчноо хянах гэсэн дотоод айдас төгшөөр юм. Тэдний цаанд байгаа айсан хүүхдийг олж харуул та айцаасаа амархан салж чадна гин. Сэтгэл хөдлөлөө тусгаарлаж сурах. Тэдний үгэнд биш хийж буй үйлдэлд нь анхаарлаа хандуулаарай. Одоохондоо буулт хийх шаардлагатай байсан ч дотоод бие будаасан байдлаа хадгалж тэдний алдаа гарах үеийг хүлээх хэрэгтэй гин. Багт нь бүүх урт. Тэд өөрсдөө ариухан нэгэн эсвэл хохирогч мэтээр харагдуулж чаддаг. Сэтгэл татан байдалд нь бүүх урт. Өмнөх авир хандлагыг нь ажигл. Ийм хүмүүстэй хизээж бүү хамтарч бизнес эхлүүлээрэ гэсэн байна. Хоёрдугаарт хэрхэн сөрөг хариу цохилт өгөх вэ? Тэдэнтэй шууд тулдах нь аюултай юм. Учир нь тэд хангалттай нөөцтэй хүмүүс юм аа. Тиймээс ухаалаг залжин байдлаар сөрөх хэрэгтэй. Залмир ихээр илүүрхэж сурах хэрэгтэй гин. Тэдний худал хуурмаг нууц далд үйлдэлүүдийг нь илчлэхээр занал хийл. Бэлэн байдлаа үргэлж харуул. Тэдэнтэй тулдахын төсөөлснөөс илүү өндөр өртөгтэй болохыг ойлгуул. Нэгдэж хүчээ цуцаадах гэж зөвлөсөн байна. Ижил хохирсон хүмүүстэй хамтран нэгдэж олоолаа сүрэн зогс. Буулт хийж номхон байх нь хожим
асар том сөрөг үр дагавартай. Түрэмгийлэгчдэд уулт хийж өгөх бүрд та өөрийн эрх мэдэл нэр хүнд өөрөөрөө байх үн цэнэ алдаж байдаг. Түрэмгийлэгчдийн эсрэг сөрөн зогсож биднийг ухаанаараа ялах нь өөрийн тулаанч байдлыг сэргийх хамгийн том боломж гинэ. Хүний байгалийн цаан төлөвийн түлхүүрүүд бидний далд түрэмгийлэл. Бид өөрсдөө нийгмийн эв ээг хичээгч хамтаж амар тайван хүмүүс гэж бодох дуртай гин. Харин бодит байдал дээр зарим нөхцөл байдал бид өөрсдийн энэ төсөөллийн эсрэг үйлдэлүүдийг хийдэг байх нь. Сэтгэл санааны дарамт зөрөг сэтгэл хөдлөлөөс үүдэн бид өөрсдөө ч мэдлгүй илүү шаардангуй түрэмгий болж эхэлнэ. Ажлын байран дээр байр суурь, албан тушаал дэвших, боломж занал хийлэлд өрдөх үед хамт олноо шахан зайлуулах, зөрүүлэхтэй үйлдэл хийх. Санхүү болон нэр хүндний аюулгүй байдал алдагдах үед эсвэл хийсэн хөдөлмөрөө хангалттай үнэлүүлж чадахгүй байна гэж санагдах үед хурдан мөнгө олох с ิจ гтэй арга хэрэглэх эсвэл хувийн харилцаанд хамтрагч эсвэл хосоо өөрийнхөө байлгах гэж дарангуйлах, хаягдхаас айхтаа бусдыг хянаж дахин орчинд өс санан довтлох их мэт. Бид ихэнхдээ ийм үйлдэлтэй аргагүй байдалд орсон юм аа. Биднийг айлгаж шудраг бас хандсан шүү дээ. Тийм учраас би өөрийгөө л хамгаалсан гэж зөвтгөн өөрсдийн тайван байдлын дүр төрхийг хадгалж үлддэг гин. Түрэмгийн зан чанар нь маш нарийн далд хэлбэрээр илэрдэг. Эдгээр нь даваа байдлын мэдрэмжээс төрнөө. Өөрөөсөө илүү хүчтэй түрэмгийн хүмүүсийн өмнө бид буулт хийж долгондог болон өөрөөсөө дороо босрахыг нэгэнтэй харахаараа өөрийн мэдлгүй араншингаа ил гаргах хэлбэр илэрч болдог байх нь. Зөвлөгөө өгөх нэрийдлэр хүртэл дарангуйлж чадна гин. Хин нэгэнд тусалж байгаа мэт боловч тэдэнд дээрэнгөө хандаж амьдралыг нь зааварчлан өөрийн иргэшээлтэд оруулахыг хичээдэг байх нь. Үүнийг бид ажлын байр, сошиал медиагийн уур бухимдал, кино болон тоглоомын хүчирхийллээс харж болно гинэ. Нийтээрээ ээлдэг, дэвшилтэд мэд харагдахыг хичээдэгч өшгөний цаана бусдыг унгаж, эрх мэдэл авах гэсэн тэмцэл тасралтгүй явагддаг. Бид түрэмгийлийг зөвхөн гэмт хэрэгтнүүд болон дарангуйлагчдад л байдаг гэж бодон өөрсдөөсөө цагалдаг энэ асар том төөрөгдлийн нэг гинэ. Энэ бол хүний унган зан юм. Түрэмгийлэл бол хүн бүрийн генд байдаг төрөлхийн чанар. Бид энэ л ирч хүч ухаан бодолтой дулдуудан дэлхийн хамгийн шилдэг амьд бодгоол болж чадсан юм. Эдгээрийг эерэг зориг болохоороо гэсэн байна. Түрэмгийллийн латин үндэс нь урагш шалгах гэсэн утгатай. Асуудлыг шийдвэрлэх нийгмийн шудраг ус байдалтай тэмцэх, томоохон бүтээн байгуулалт хийхэд энэ үрч хүч нэн шаардлагатай. Энэ чанар нь нөхцөл байдлаас шалтгаалan бусдыг дээрлэх, бусдын эрхийг харах хасах зүрх хэлбэрт амархан шилжиж болно гин. Хүний мөн чанарын байгалийн энэхүү сул тал болох түрэмгийн зан чанараа хүлээн зөвшөөрөхгүй дарах нь дараах зөрөг үр дагавартай. Хитрхи хол явж түрэмгийлэгч болон хувирах. Эсвэл түрэмгийллээ нуун дарагдуулснаас болж идэхгүй түрэмгий буюу passive aggressive араншинтай болох гин. Энэхүү дотоод ирч хүчийг үгүйсгэж хорж болохгүй юм. Харин өөрийн байгалийн аран шиг утамсарлан ойлгож чадвал түрэмгийллээ сөрөг тийш нь биш. Амжилт болон эерэг бүтээн байгуулалт руу чиглүүлэн хянаж чаднаа гэж Колч маань хэлсэн байна. Тэгвэл эдгээр түрэмгийллийн үхсэр хаанаас үүсдэг юм бол? Бусад амьтдаас ялгаатай нь хүмүүс бид өөрсдийн үхэл мөнх босыг ухамсарлаж чаддаг гин. Ажлаа алдах, нийгмийн байр суурийг алдах, санхүүгийн аюулгүй байдал алдагдах, бусдын дэмжлэгт тулгуурлаж чадахгүй байх зэрэг нь бидэнд тасралтгүй арчаагүй байдал, хяналтгүй мэдрэмж авчирнаа. Хүний эрх мэдэл хяналтанд татагдах энэхүү тэмүүлэл нь муу араншин биш юм аа. Харин өөрсдийн эмзэг, арчаагүй байдалд хариу үзүүлж буй байгалийн хариу үйлдэл гин. Бид ажил дээрээ болон нийгэмд байр суурь олж авахын тулд нийгмийн хэм хэмжээ, хууль журмыг, аюулгүй байдлыг хаалт болгож, даган хяналтыг аажмаар олж авдаг. Харин төвчээр алдагдаж бага насны сэтгэлийн шарах сэргэх үед бид эдгээр хаалтыг давж дарангуйлах, түрэмгийлэх үйлдэл гаргадаг гин. Жирийн хүмүүс ийм үйлдэл гаргасныхаа дараа гимшиж буцаад хэм хэмжээндээ ордог бол архаг түрэмгийн хүмүүс ийм хязгаарлалтыг хүлээн зөвшөөрч чаддаггүй байх нь. Тэгэхээр эдгээр архаг түрэмгийн хүмүүсийн онцлогийг зохиолч маань өгснийг хамтдаа харцгаая. Нэгдүгээр генетик ба бага насны нөлөө. Сэтгэц дүн шинжээч Мелани Галланы ажигласнаар зарим хүүхэд төрөлхөөсөө л ханашгүй шуналтай, түгшүүртэй хяналтыг тогтоох өндөр хэрэгцээтэй байдаг гин. Эрих Фромын тэмдэглэснээр хэд дарангуулагч эцэг ихэд өссөн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд насанд хүрээд бусдыг дарангуулах, дахирах зан төлөвтэй болох хандлагатай байдаг гинэ. Хоёрт нь дотоод асар том сул тал. Түрэмгийлэл нь бусдыг хохироох гэсэн хүслээс биш, дотоод гүн гүнзгий айдас, арчаагүй байдлаар нуух гэсэн оролдлого гинэ.
Тэд шүүмжлэлд маш мэдрэмтгий байдаг тул эргэн тойрондоо долгонуулагчдыг цуглуулж өөрсдийн хүчрхэг чанд багны цаана дотоод сул дорой байдлаа нууж чаддаг байх нь. 3. Түрэмгийллийн донтолтонд орох. Бусдыг эрхшээлд оруулах нь адреналин ялгаруулж донтолт үүсгэж чаддаг гин. Энэ тэднийг илүү аюултай түрэмгийлэгчийн захиргаан буюу хавханд оруулдаг байх нь. Дайсан өрсөлдөгч нь олшрох тусам илүү их хяналт, эрх мэдэл шаардлагатай болж улмаар улам аюултай алхам хийхэд хүргэдэг гин. 4-р бусдыг зөвхөн хэрэгсэл болгон харах. Тэд бусдыг өөрийн зорилгод ашиглах объект гэж хардаг. Тэдний харуулж буй ээлдэг байдал, сайн сайхан зан нь ерөөсөө л таны хүч чадлыг тандах, өөртөө ашиглах баг юм гин. Хүний мөн таныг судлах суралцагчийн хувьд таны даалгавар 3 байгаа гин. 1-р өөрийнхөө даалт түрэмгийллийг хүлээн зөвшөөрөөрэй гэжээ. Бид бүгд түрэмгийллийн тодорхой түвшинд байдаг. Энэхүү эрч хүчээ 3 зүйлд чиглүүлж болно гин. Ажилдаа ба бүтээлч байдал зориулаарай. Энэ бол хянагдсан түрэмгийллийн хэлбэр. Мөн хэрвээ босод руу чиглэсэн түрэмгийлэл танд байгаа бол үүнийгээ идэвхгүй түрэмгий байдлаар уйлдаж гаргахад суралцаарай гэжээ. Мөн эцэст нь хүмүүс өөрийгөө бас түрэмгийлэгч гэдгээ мэдэх үедээ өөрийгөө үзэн ядаж сэтгэл нь цочролд ордог байх нь. Тийм учраас зохиолч маань түрэмгийллээ дарах бишээ. Ухамсарлан ойлгож илүү өндөр ур чадвар сахилга баттайгаар хянагдсан түрэмгийлэл болгон хөгжүүлэх хэрэгтэйг тулыг онцлон хэлсэн байна. 2-р даалгавар бол эргэн тойрныхоо түрэмгийлэгчдийг ажиглаж төрөх гинэ. Тэдгээр түрэмгийлэгчдийн шинж тэмдгүүдийг танихад суралцаарай. Олон дайсантай өөрсдийгөө сайн үлсийн төлөө тэмцэгч эсвэл хохирогч хэмээн зарладаг. Бүх зүйлийг нарийн хянаж нэгтлэх донтой хүмүүсээс сэрэмжлээрэй гэсэн байна. Тэл хөдлөө тэднээс тусгаарлаж сураарай гэжээ. Тэдний айдас төрүүлэхт багт буу хурд. Тэдний цаана байгаа дотоод айдсыг нь олж харах. Тэдний тоглоомд сэтгэл хөдлөлөөрөө бүү оролцоорой гэжээ. Шууд бус аргаар сүрж зогсох хэрэгтэй. Тэдэнтэй шууд тултгаас зайлсхий. Тэдний нуухыг хичээж буй бохир нууц, худал хуурмаг түүх, эмзэг цэгийг нь илчлэх замаар айдас оруулж зүрэг цохилт өгөөрэй гэжээ. Заримдаа тэдний залмихийг өөрсдөд нь хүртэл ашиглах шаардлагатай болдог гин. 3 дахь суралцах ёстой зүйл гэвэл хүн төрөлхтний түрэмгийллийн тухай төөрөгдлөөс талах нь чухал гэж хэлжээ. Бид хүний түрэмгийллийн талаарх 2 аюултай төөрөгдлөөс салах ёстой. Эхний төөрөгдөл нь эртний хүмүүс тайван амгалан байсан ба нийгэм капитализм биднийг эвдсэн. Гэвч энэ нь маш худлаа төөрөгдөл юм. Археологийн олдурууд эртний хүмүүс ч маш чадварлаг хүчирхийлэгч байсныг даг гинэ. 2 дахь төөрөгдөл нь хүн төрөлхтөн хувьсан өөрчлөгдөж илүү тайван боловсон болж байна. Дайн, геноцид, баян ядуугийн ялгаа, сошиал медиа дах товтлоо, кибер дайн зэрэг нь бидний түрэмгийлэл шинэ технологид зохицон улам нарийж байгааг харуулж байгаа. Энэ бол маш худал төөрөгдөл гэдгийг олж маань хэлсэн байна. Хүний түрэмгийлэл нь бидэнд арчаагүй байдал, аюул занал мэдрэгдэх үед үргэлж ил гарч ирж байдаг. Ирээдүйд ч гэсэн зөрчил тэмцэл улам бүр нарийн бохир хэлбэртэй болох болно. Иймээс бусдыг буруутгахаас өмнө өөрсдийн араншинд байгаа түрэмгийллийг хүлээн зөвшөөрч ухамсарлах нь ахиц дэвшилт хүрэх цорын ганц зам гин. Одоо бүгдээрээ зохиолч маань идэвхгүй түрэмгийн зан чанар, түүний стратегиуд ба сөрөн зогсох аргын талаар юу гэснийг хамтдаа харцгаая. Бид ихэнхдээ ил шулуун сөргөлдөөнөөс айж соёлтой ээлдэг харагдахыг хичээдэг. Гэвч өөрсдийн үзэл бодлыг хамгаалахгүйгээр тэндээ хүрнэ гэж үгүй. Сэтгэлийн дотоод ачааллаа тайлах болон бусад нөлөөлөхийн тулд бид бүгд ямар нэгэн хэмжээгээр далд буюу идэвхгүй аргаар өөрийгөө илэрхийлж бусдыг хянах гэж оролддог гинэ. Жишээ нь зурвастан санаатаагаар оройтож хариулах, залжин магтаалын цаана гоочлсон үг нуух, эсвэл дууны өнгөөрөө буруутгах мэдрэмж төрүүлэх гих мэтийг хийдэг гин. Ийм өдөр тутмын баг зан чанарыг нийгмийн амьдралын нэг хэсгээ гэж үзэн төвчих хэрэгтэй гэж хэлсэн байна. Харин архаг идэвхгүй түрэмгийн хүмүүс бол өөр гинэ. Тэд өндөр эрч хүчтэй хянах хэрэгцээтэй боловч шууд тултгаас имээдэг гин. Бага насндаа хит чанд эцэг ихтэй байснаас болж энэ нь тэдний анхаарал хүслээ биелүүлэх гол арга нь болон төлөвшжээ. Тэд тодорхойгүй байдал үүсгэж бусдын толгойг эргүүлэн сэтгэл зүгээр нь маш сайн тоглож чаддаг хүмүүс гин. Тэднийг таньж төрөн зогсох гол стратегиудыг доор дурдцгаая. Эхний архаг идэвхгүй түрэмгийн хүмүүсийн төрөл болон нууцлаг даваа байдлын стратеги гинэ. Тэдний илрэх зан төлөв бол үргэлж хоцрох явдал гин. Гол уулзалт хугацааг мартдагч үргэлж үнэмшилтэй тайлбар, чин сэтгэлийн мэд уучлалт үзүүлдэг гин. Хэрв та тэднийг буруутгал би маш их ажилтай байлаа.
Стресстэй байна. Чи намайг ойлгосонгүй гэж таныг ярахчин мэт харагдуулж давуу байдлаа тогтоодог гин. Тэднийг сөрөх арга гэвэл тэдний уучлалтанд бөөх урт уурлаж сэтгэл хөдлөлөө харуулж болохгүй. Баг зэрэг шогч хандлагаар тэдний зан чанарыг толин тусгал мэт буцааж харуул гинэ. Уулзалтаасаа санаатаагаар хоцорч эсвэл хайж явна. Маш чин сэтгэлийн тухуурхсан уучлалтыг эргүүлэн сөргүүлж тавиад үз гинэ. Эрүүл мэндийн профессор Милтон Эриксон үргэлж хоцордог хичээлдээ сайн охин орж ирэхэд уг сурагчдыг босгон түүний өмнө бүхийлгсэн байна. Профессор өөрөө ч гэсэн бүхийсэн хүмүүсийн тоонд орсон гин. Тэр байтугай охиныг сургуулийн коридороор явх үед хүртэл ангийнх нь бүх хүүхдүүд үргэлж бүхий мэдчилдэг байснаас болж охин өөрийнхөө зан чанараас ичим дахин хоцорхой болсон түүх байдаг ажээ. Хоёр дахь төрөл бол инэрэн хайр гуйх стратеги гин. Тэдний илрэх зан төлөв бол тэд үргэлж бусад хүмүүс, нийгэм эсвэл шударга бас нөхцөл байдлын хохирогч байдаг гин. Өөрсдийн зовлонгоор драм үүсгэж, бусдаас тусламж, анхаарал тутгай халамж нэгдэг. Жинхэнэ хохирогчид өөрсдийн хувь тавилангаас ичдэг. Амьдралаа хүмүүст ярахаас танаа зовдөг, чимээгүй байдаг бол идэхгүй төрөнгөйлөгч эдгээр төрлийн хүмүүс зовлонгоо бусдад гайхуулах дуртай байдаг гин. Бид өвчин, депрессээрээ дамжуулан бусдын цаг зав, сэтгэл зүг сорж өөрт нь үйлчлэх ёстой, туслах ёстой мэтээр бид нэр өөрт нь өөртөө мэтээр үргэлж хардаг гинэ. Тэднийг сөрөх арга бол тэдний зовлонд хит авталгүй доддо зааг тэл үүсгэе. Тэдэн зарцуулж биз таны цаг хугацаа эрч хүч үнгөө биш гэдгийг ухамсарлаж сэтгэл зүйн хувьд холдож эрүүл бас харилцааг дуусгаарай гэсэн байна. Гурав дахь нь бол хамааралтай болгох стратеги гин. Тэдний илрэх зан төлөв бол эхэндээ маш их анхаарал халамж тавьж таныг өөртөө хамааралтай болгож өрхдөг байх нэ. Гэвч хэсэг хугацааны дараа гинэт хүйтэн хандж эхлэхэд та би ямар алдаа гаргачих вэ гэж өөрийгөө буруутан болгож тэдний аашийг олох гэж хичээж эхлэн гин. Энэ нь эцэг их хүүхдийн харилцаа эсвэл хосуудын дунд их тохиолддог нийтлэг зүйл байх нэ. Мөн тодорхой амлалт өгөөд биелүүлдэггүй хүмүүс энэ төрөлд хамаарнаа. Тэднийг сөрөх арга бол харилцааны эхэнд хит их анхаарал халамж үзүүлж буй хүмүүсээс үргэлж сэрэмжлэх хэрэгтэй гэж зөвлөжээ. Хин нэгэн танд амлалт өгч байвал бүрэн дүүрэн битгий итгэе. Хэрв тэд гинэт хүйтэн хандаж таныг бие даах гэж оролдоход уурлаж байвал энэ нь эрх мэдлийн тоглоом гэдгийг тайтар анзааран харилцаагаа нин даруй таслах хэрэгтэй гэсэн байна. Дөрөв дэх стратеги нь эргэлзээ төрүүлдэх стратеги гин. Тэдний илрэх зан төлөв. Тэд ярианы дундуур таны өөртөө эргэлзэх, өөрийгөө дутуу үнэлэх үгсийг залжин унгааж чаддаг хүмүүс ахны. Жишээ нь тийш тийм газараас гаралтай гэхэд бас нэлээд сайн ажиллаа шүү. Эсвэл тоглож хахад чи юун сүртэй юм бэ гэх мэтээр тантай харьцдаг байх нь. Францын хувьсгалын удирдагч Робеспьер энэ аргыг мастер эзэмшсэн бөгөөд авилгад с ิจ глэгдсэн найз дан тунаа хамгаалахдаа хэрэг явдлыг нь дэлгэрэнгүй тоочж агаад би даантны хувьд буруу бодож байж магадгүй. Гэхдээ сайхан гэр бүлийн эцэг хүний хувьд тэр магтаал хүртэх хэрэгтэй гэж хэлж эргэлзээ тарьж байсан гин. Биднийг сөрөх арга нь тэдний залжин ярианд огт хөдлөхгүй тайван байдлаа хадгал гинэ. Тэдний хоржонтой магтаалтанд тайван, унаглан зөвшөөрч өөрт нь нөлөөлөхгүй байгааг харуулж чадвал тэд өөрсдөө эргэлзээнд орох болно гин. Тав дахь стратеги нь буруу бос руу чиглүүлэх стратеги байна. Тэдний буруутай үйлдэл та гомдлох үед тэд өөрсдөө тунах, чимээгүй болох, эсвэл өнгөрсөн таны хийсэн нэгэн жижиг алдааг сөхөн ярьж таныг хөрөнгөний шударга бос гэж буруутгадаг байна. Эцэст нь та өөрийнхөө эрүүл ухаанд эргэлзэж би нэрээ буруутай юм болов гэх мэт сэтгэлдээ үлдэн гин. Тэд бусдын гимших мэдрэмжэн дээр тоглолтыг маш уран яруугаар хийж чаддаг хүмүүс гин. Тэднийг сөрөх арга бол тэдэнтэй маргалдаж жүжигтэн бүү оролц. Сэтгэл хөдлөлөө барьж өөрийнхөө мэдрэмжинд итэг. Тэдний хийсэн буруу үйлдэлүүдийг тухайн үед нь тэмдэглэж авснаар өөрийгөө галзуураагүй гэдэгт итгүүлж тэдний газлайтан буюу бурууг чиглүүлэх механизмаас өөрийгөө хамгаалаарай гэсэн байна. 6-ад нь идэхгүй дарангуулагчийн стратеги. Тэдний илрэх зан төлөв бол дарга эсвэл хамтрагчтай нь маш их ирч хүчтэй, үзэл бодолтой боловч дамбраагүй хүмүүс байдаг юм. Тэднийг баярлуулах, стандартт нь хүрэх маш хэцүү. Заримдаа маш их магтах боловч заримдаа шалтгаангүйгээр ширүүн уурлана. Та тэдний аашийг олох гэж тасралтгүй айдас дунд ажиллана. Тэд танд тодорхой чиглэл өгөхгүй, тодорхойгүй байлгаснараа таныг бүрэн захиргаанд авдаг. Майкл Эйснер гихч удирдагч энэ аргаар хамт олноо дарангуулдаг нэгэн байжээ. Тэднийг сүрэх арга нь тэднийг тусалж дэмжих шаардлагатай эмзэг сул хүн биш, харин залжин дарангуулагч гэдгийг ухамсарлах хэрэгтэй.
сэтгэл зүйн хувьд нээс ангижир гэжээ. Гэвч эрх мэдэлтэй ийм хүмүүсийн эсрэг тэмцэхэд хэцүү тул хамгийн сайн арга бол ажлаасаа гарч өөрийгөө аврах явдал гин. Өөрийн нэр хүнд сэтгэл зүг эвдэрч тийм орчинд байх үн цэн гэж үгүй юм аа. Хянагцсан түрэмгийлэл. Бид бүгдэд зориг, тууштай байдал түрэмгийлэлтэй сүлэлцэн хүчрэхэг эрч хүч төрөлхөөс аягдсан байдаг. Бага наснд энэ эрч хүч биднийг зоримог, чин зүйлийг турших, тэмүүлэлтэй асуудлыг шийдвэрлэхэд тууштай болгодог байсан гин. Гэвч нас ахих тусам бүтлгүйдэх айдас, бусдын шүүмжлэл, эцэг эхийн шахалтаас болж бид энэ асар том эрч хүчийг аюултай гэж үзэн дарангуйлж эхэлсэн байна. Зүйн энэ эрч хүч алга болдоггүй бөгөөд дотгошоо чиглэснээр хэц дүн шинжээж Рональд Фейерберний нэрлснээр дотоод хорлон сүйтгэгчийг бий болгодог гин. Дотоод хорлон сүйтгэгчийн хор уршиг. Энэхүү дотоод шүүгч нь биднийг татралтгүй шүүмжилж доош нь оруулж байдгаа. Өтөхгүй бүтгүй гэсэн айдас тавтуулж тэмүүлэл амбицийг дарна. Олон дотор цойлж харагдахгүй, бусдад таалагдах, хийсвэр хуурамч бие хүн буюу персоног бий болгоход хүргэдэг. Бидний сэтгэн бодох чадварыг хязгаарлаж, эрсдэлгүй нийгмийн болох дэвшмэл бодолд тахирагдахад хүргэдэг. Бүтээлч чанарыг үгүй хийж, сэтгэлийн гүн хямрал буюу депрессэнд унгаадаг гинэ. Асуудлын гол нь бид өөрт байгаа төрөлхийн эрч хүчийг буруу гэж үзээд дарахтаа биш юм аа. Харин түүнийг насанд хүрсэн бүтээлч нийгэм тусдаа хэлбэрээр хэрхэн удирдахаа мэдэхгүй доршно. Бид энэ эрч хүчийг дарах биш, харин ухамсартайгаар залан чиглүүлж бага насны тэрл зоримог үнэнч чанараа эргүүлэн авах хэрэгтэй гэж тохиолч маань хэлсэн байна. Эрч хүчээ зөв чиглүүлэх 4 эрэг элементийн тухай одоо юусныг хамтдаа харцгаая. 1-р амбиц. Орчин үед амбицтай байхыг хуваахчихсан муу чанар мэтэр харах нь бий. Гэвч залуу насны амбицаанд арах нь өөрийгөө хүндлэгээ болж эрх мэдэл амжилтанд хүрэх эрхгүй гэж өөрийгөө басахтай адил гин. Ингэснээр амжилтанд хүрэх боломжоо хязгаарладаг. Зарим хүмүүс амжилт, мөнгө, эрх мэдэл гэсэн тодорхойгүй амбицтай байдаг тул хянаж чадалгүй архаг түрэмгийлэгч болж орхидог гинэ. Харин та бага насны хүслээ одоогийн бодит байдалтай тохируулан маш тодорхой болгох ёстой гин. Жишээ нь тодорхой нэг ном бичих, тодорхой чиглэлийн бизнес эхлүүлэх гэх мэт. Зорилгоо маш тодорхой харж, нэг зорилгодоо хүрээд дараагийнх руу тэмүүлснээр урам зоригийн өрч хүч тасралтгүй нэмэгдэх болно. 2. Тууштай байдал. Бага насны хүүхэд өссөндөө хүрэхэд ямар тууштай байдгийг та ажиглаж байсан байхаа. Нас ахих тусам эргэлзээ айдас бидний эрч хүчийг сулруулж, бид гадаад орчинд бууж өгөхөөс өмнө дотооддоо хэдийн буугаад өгсөн байдаг гинэ. Маш тууштай лазер шиг төвлөрсөн эрч хүчний өмнө дэлхий дээрх бараг юугч сүрэн зогсож чаддаггүй. Томас Эдисон, Мари Кюри, Альберт Эйнштейн болон Дени Мастер Хакуин нар бусад хүмүүсийн бууж өгсөн цэгээс эхлэн олон жилийн тасралтгүй тууштай чанараараа агуу нээлтүүдийг хийсэн. Чингис хааны эсвэл Ганнибалын зам байвал олно. Байхгүй бол би өөрөө замыг гаргана гэсэн зарчмаар асуудал шинэ өнцгөөс тасралтгүй дахин цохилт өгөх хэрэгтэй гэжээ. 3. Айдасгүй байдал. Бид насанд хүрэх тусам бусдад хэрхэн харагдах, зөрчил мөргөлдөөнөөс имэж өөрийнхөө хэл хязгаараа хамгаалж чадхаа болдог гин. Айдасгүй байдлыг булчин шиг баг багаар хөгжүүлэх шаардлагатай. Эхлээд өөрийгөө сайн сайхан зүйл бүртгэх хэрэгтэй гэдэгт итэг. Өдөр тутмын харилцаанд идэвхгүй төрөмгийн зан гаргаж буй хүмүүс үзэл бодлоо шулуухан хэлж өөрийгөө хамгаалж сураарай гэсэн байна. Дараа нь илүү том шаардлага тавьж бизнесийн болон ажил хэргийн хэлэлцээр өөрийн ашиг сонирхлыг зоригтойгоор хамгаал. Энэ чадвар нь таныг ямар ч асуудлыг айдасгүйгээр сөрөх тэглийг өгдөг гин. 4-р уур хилэн. Уур хилэн эргээр ашиглах хэрэгтэй гэж зохиолч маань онцолжээ. Таны замыг хааж буй шудраг бус хүмүүс эрх мэдэлтэй залхуу дарганаар эсвэл утга учиргүй шүүмжлэгчдэд уурсах нь эрүүл бөгөөд зүй ёсны хэрэг юм. Уур хилэн бол асар том хөдөлгөгч хүч бөгөөд түүнийг дарах биш, харин зорилгодоо хүрэх эрч хүч болгон ашиглах хэрэгтэй. Уур хилэн хянах ба урлагт чиглүүлэх. Бодит байдлаас тасарсан тодорхойгүй дайсан руу чиглэсэн уур хилэн хортой, төнөөгч байдаг. Харин та өөрийн уурыг яг юунаас болсныг шинжлэн тодорхой эзэнт нь чиглүүлж буцалгах биш, аажмаар дэврээх замаар хянаж стратегитаар ашиглах ёстой байдаг байх нь. Уур хилэнгээ бүтээлч ажилдаа урлаг, ном, кино, ихтгэл их мэтэд шингээж чадвал тэр нь асар том амьд эрч хүч, үнэн бодит байдлыг бусдад мэдрүүлдэг байх нэ. Эцэст нь энэхүү хуулийг Ролло Мэй гэх хүний хэлсэн үгээр дуусгацгаая. Дүнсгэр эсвэл дайсагнсан олонхын өмнө зогсоод өөрийн хэлэх гэсэн санаагаа хэлэх,
Эсвэл найздаа гүн гүнзгий өвдөлт өгөх үннийг үнэнчээр хэлхийн тулд өөрийгөө баталгаажуулах, өөрийгөө илэрхийлэх, заримдаа бүр түрэмгийлэлч шаарддаг байх нэм. Энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа.